Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нарт практикийн ач холбогдолгүй хими урвал гэдэг сэдвийг заахаар бэлтлээ. За энэ хичээл маань ойлголт, туршилт, үр дүн, баттгал, дүгнэлт, гэрийн даалгавар гэсэн хэсэгтэйгээр явагдана. За та нар зөв гэдэг зүйлийг мэдэх үү? За энэ дээр зэвэрсэн эд зүйлсийн зураг харагдаж байна. За мэдээж юу зэвэрдэг вэ гэхээр төмөр зэвэрдэг. За тэгвэл зэв юунаас үүсдэг бол бидний эргэн тойронд байгаа эд зүйлс ховсон өөрчлөгдөж байдаг. Эдгээр өөрчлөлтүүд бидэнд ашигтай байхад зарим нь сөрөг үр дагавартай байдаг. За сөрөг үр дагавартай нэг жишээ багш нь хэлье. Жишээ нь байшингийн төмөр зэврэх. Энэ маань бидэнд ямар ч ач холбогдолгүй оруулдаг байна. Тэгвэл байшингийн төмөр зэвэрснээр дээврээс ус гоожих, эд материал, эдийн засгийн хохиролтой, зэвэрсэн төмөр эдлэл хэрэглэх боломжгүй байдаг зэрэг ач холбогдолгүй байдаг байна. За төмрийн зэврэл гэдэг зүйл маань өөрөө практикийн ач холбогдолгүй урвалдаа ордог байна. Тэгвэл практикийн ач холбогдолгүй урвал гэж юу вэ гэхээр төмөр зэврэх үзэгдэл шиг ахуй амьдралд сөрөг нөлөө хохирол учруулдаг химийн хувирлыг практикийн ач холбогдолгүй урвал гэж нэрлэдэг байна. За бүгдээрээ одоо төмрийн зэврэх үзэгдлийн туршилтыг бүгдээрээ ажиглая. За 3 хуруу шилэнд туршилтыг хийсэн байна. 1-р хуруу шилэнд ус хийгээд дотор нь төмөр хадаас байрлуулад за усан дээрээ тос нэмж өгсөн байна. Тэгээд хуруу шилний амсрыг бөглсөн. 2-р хуруу шилэнд ус хийгээд усан дотроо төмөр хадаас байрлуулсан. Гэхдээ хуруу шилний амсрыг бөглөөгүй байна. Харин 3-р хуруу шилэнд ус хийгээгүй хоосон хуруу шилэн дотроо төмөр хадаасыг байрлуулсан. За ингээд 3-аас 4 өдрийн турш ажигласан байна. Аль хуруу шилтэй хадаас зэврэх вэ гэсэн ажиглалтыг хийсэн байна. За та нар аль нь гэж бодож байна? Аль хуруу шилтэй хадаас зэврэх бол 1-р хуруу шилтэй хадаас уу, 2-р хуруу шил үү, 3-р хуруу шилтэй хадаас зэврэх болов? Одоо бүгдээрээ энэ туршилтын үр дүнг харцгаая. Аль хуруу шилэн дэх төмөр зэвэрсэн бэ? За мэдээж 2-р хуруу шил буюу хуруу шилний амсрыг бөглөөгүй усан дотор байгаа хадаас маань зэвэрсэн байна. За эргээд туршилт руугаа бүгдээр харцгаая. 1-р хуруу шилэн дэх хадаас яагаад зэврээгүй вэ? За яагаад гэвэл бид нэр 1-р усан дээрээ тосыг нэмж өгсөн. За тос нэмж гинэ гэдэг бол агаарыг хаасан гэсэн. За мөн хуруу шилний амсрыг бөглөөд өгсөн учраас агааргүй орчин байсан гэсэн. За ус байсан хэдий ч агаар байхгүй учраас төмөр маань зэврээгүй байна. 2-р хуруу шилэн дэх хадаас зэвэрсэн. Яагаад зэвэрсэн бэ гэхээр ус мэдээж байсан хуруу шилний амсрыг бөглөөгүй учраас энд агаар доторх хүчил төрөгч оролцсон байна. 3-р хуруу шилэн дэх хадаас зэврээгүй. Яагаад гэвэл хүчил төрөгч байсан хэдий ч ус байгаагүй учраас хадаас маань зэврээгүй байна. За тэгвэл эндээс бид нар ямар дүгнэлт хийх вэ гэхээр зэврэлт ямар бодисууд оролцсон бэ? Мэдээж агаар болон ус. Агаар буюу агаар доторх хүчил төрөгч гэсэн. За тэгвэл төмрийн зэврэл явагдах үндсэн нөхцөл нь юу гэж болдог вэ гэхээр мэдээж төмөр өөрөө байх нь байна. Агаар доторх хүчил төрөгч байх нь байна. Мэдээж ус байх нь байна. Төмөр маань хүчил төрөгч болон устай байж зэврэх үзэгдэл маань явагддаг байх нь байна. За тэгвэл бид өмнө хичээл дээрээ төмрийн шатах хурлын тэгштэглийг бид нар бичсэн. Үгэн тэгштэглийг бичиж үзсэн байгаа. За төмөр шатна гэдэг бол хүчил төрөгчтэй уралд орно гэсэн. За тэгвэл төмрийн үрцгийг агаарч шатаахад хүчил төрөгчтэй уралд орж
төмрийн оксид гэдэг зүйлийг үүсгэдэг байна. Тэгвэл төмрийн үрцэс маань өөрөө ямар шин чанартай байдс вүлээ бүгдээр харцгаая. За мөнгөлөг саарл өнгөтэй хатуу байдалтай байдс байх нь төмрийн үрцэс маань. За тэгвэл төмрийн зэв маань буюу төмрийн оксид маань сэсгэр хатуу улаан уран өнгөтэй мөн хатуу байдс байх нь. Тэгвэл бид нар төмрөх зэврэг үзэгдэл маань төмөр болон хүчил төрөгч устай оролд орсноор төмрийн оксид гэдэг зүйлийг үүсгэдэг. Энэ маань төмрийн зэв байх нь. Тэгвэл мөн ялгаа байхгүй төмөр маань шатна гэдэг бол хүчил төрөгчтэй оролд ороод төмрийн оксид гэдэг зүйлийг үүсгэдэг. Тэгвэл эндээс төмөр зэврээд төмрийн оксидыг үүсгэдэг, төмөр шатаад мөн ялгаа байхгүй төмрийн оксидыг үүсгэдэг байна. Хоёр адилхан зүйл гэсэн. За төмрийн зэвийг өөрөөр короз гэж нэрлэдэг. За төмөр зэврэг шиг ахуй амьдралд сөрөг нөлөө хохирол учруулдаг химийн хувирлыг практикийн ач холбогдолгүй оруулна. За төмрийн зэвэрлээ гэдэг нэг саний төмөр зэврэхэд нөлөөлдөг хүчин зүйлс бол мэдээж хүчил төрөгч ус. Эндээс төмрийн оксид буюу төмрийн зэв үүсдэг. За төмрийн шаталтанд нөлөөлж байгаа хүчин зүйлс харин зөвхөн хүчил төрөгч байгаа. Эндээс төмрийн оксид үүсдэг. За өнөөдөр бид нар практикийн ач холбогдолгүй урвал буюу төмрийн зэврэл болон төмрийн шатаг урвалыг үзлээ. За өнөөдрийн хичээлээс ойлгосон зүйлээ ашиглаад эдгээр 6 асуултанд хариулаарай.